Өнөөдөр Монгол улсад орчин цагийн архивын алба салбар үүсч өгдсөний 98 жилийн архивчдын өдөр тохиож байна. Архивын ерөнхий газар эл өдрийг тохиолдуулан Монгол улсын анхны архивч Лувсангийн 130 жилийн зориулсан фото үзэсгэлэн болон ажилтан алба хаагчдад зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа. Монгол улсын үндэсний архивын сан өмрөг өнөөдөр хүртэл 98 жилийн хугацаанд одоо 100 жилийн хугацаанд бол Монголын ард түмний амьдрал хөгжлийн түүхийг тусгасан нийгмийн эдийн засаг, улс төр соёлын ач холбогдолтой бүх төрлийн баримтыг төвлөрүүлж үндэсний төв архивын сан өмрөгт хадгалагдж байна. За Монголын төв өв соёлтой холбогдох 15 дугаар зуунаас эхлээд өнөөдрийг хүртэлх одоо түүхийн их сурвалжуудыг төвлөрүүлж хадгалдаг байж байгаа. За хамгийн үндэсний архивын сан өмрөгийн хамгийн эртний он цагт холбогдох баримт бол одоо 1570-ад оны үеэс эхлээд одоо үүсэн дээр үйлдсэн сурвалж байна. За дааван суурьтай баримт, цаасан суурьтай баримт, за мөн торгон суурьтай баримт, идүүлгийн дурсгал, тамга тэмдэг гээд албан хэргийн түүхэнд холбогдолтой бүх төрлийн баримтыг төвлөрүүлж хадгалдагаар онцлог байгаа. Монгол улсын архивын алба 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлын тогтоолоор Лувсанг хуучин данс бичгийг эмхлэх албан тушаал томилсноор үүссэн түүхтэй. Үндэсний архивын албаны үүсэл хөгжил болсон түүхэн их сурвалжуудыг төвлөрүүлж хадгалж байгаа нэг төрлийн баримт бол одоо хувь хүний гаралтай баримтууд байдаг. За өнөөдрийн энэхүү ойн арга хэмжээнд зориулж бол анхны архивын ууган ажилтан Цэл Лувсангийн өөрийнх нь гар бичмэл, өв соёл, эдэлж хэрэгжүүлсэн зүйлс гээд цуглуулга хөмрөг байдаг. Энэ цуглуулга хөмрөгийн дээжээс энэ 98 жилийн зориулж нийт архивчдаа зориулж бол одоо бичил үзэсгэлэнг бас гаргасан. Эдүгэ архивын алба салбар нь төрийн архив төдийгүй төв орон нутгийн бүх шатны байгууллага, аж ахуй нэгжийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг хамарсан төв болон төрөлдсөн 37 архивыг игнэндээ нэгтгэсэн гадаадын олон орны төрийн архивын байгууллага болон олон улсын холбооттой хамтын ажиллагаа бүхий нийгэм, соёл, хууль эрх зүйн бие даасан тогтолцоо болон хөгжиж байна. За Монгол улсад архивын алба үүсэж өгдсөний 98 жилийн өнөөдөр энэ өдөр тохиож байгаа бөгөөд одоо Монголын өнцөг болон бүр цугаа бүх архив албан эрхтийг ажилтнуудаа ойн баярын мэндийг дэвшүүлье. Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй архивч, ажилтан албан хаагчдаа орчин цагийн архивын алба салбар үүсч өгдсөний 98 жилийн архивчдын өдрийн халуун мэндийг дэвшүүлье.